Хүний биеийн дэх эдвэхтэй хүчил төрөгч нь хөгшрөлт болон өвчний хүндрэлт нөлөөлдөг нэгэн хүчин зүйл гэж үздэг. Үүнийг ус төрөгчийн ачаар арилгаж болохыг баталжээ. Ус төрөгч нь биений хаанч чөлөөтэй нэвтэрч чаддаг юм. Цус хуралдаж бөглөрсөн судсаарч ус төрөгч нь нэвтэрч чаддаг. Төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, мөн ангаах эмчилгээнд ашиглаж болно гэж ихээхэн найдлага төрүүлж байна. Япон хүмүүс хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг шүү дээ. Тэр дотроо эдвэхтэй хүчил төрөгч хавдрын гол шалтгаан болдог. Тийм ээ. Тэгээд тэр эдвэхтэй хүчил төрөгчийг байхгүй болгож өгнө гэсэн үг үү? Тийм үү? Тийм ээ. Ямар бүтцээр яаж тэр эдвэхтэй хүчил төрөгчийг байхгүй болгож өгдөг юм? Ус төрөгч гэдэг нь бол бидний 10 жилд үзэж байсан химийн хичээл дээр H, литиум, бериум гэж санаж байна уу? Хамгийн ихэнд байдаг жижиг молекул юм. Тэгээд H нь H-таар нийлээд H2 гэдэг ус төрөгчийн молекул болдог юм. Тэр маань усанд ч тосонд ч шингэж чаддаг шинж чанартай. Эсийн гадна хэсэг нь тос, дотор хэсэг нь ус юм. Тийм учраас биеийн муу хэсэгт ч гэсэн сайн нэвтэлж очиж чадна гэсэн шинж байдаг. Тэгээд хамгийн ихээр нөлөөлдөг эдвэхтэй хүчил төрөгчийг ч илрүүлж тэрнтэй урвалд ороод ор тас байхгүй болгож өгнө гэсэн үг юм. Тэгвэл ус төрөгчдөр тулгуурласан боломж гэдэг нь цаашдаа маш их дэлгэрэх юм биш үү? Тийм ээ. Ус төрөгчийг биендээ оруулах хэд хэдэн арга байдаг. Жишээлбэл нэг нь бол ус төрөгчийн хийг сорох эмчилгээний арга юм. Жишээ нь зүрхний шигдээс, уушиг, зүрх зогсчлоо гэх зэрэг амь насанд аюултай үед ус төрөгчийн хийг соруулах жишээ нэ. Их сургуулийн эмнэлэг дээр бол үүнийг хүн дээр эмчилгээний туршилт хийж эхэлсэн. Тэгээд тэрний дараа ус төрөгчийг уух арга юм. Энэ бүгдийн дараа ус төрөгчийн бэлдмэл одооноос хөгжиж хийгднэ гэсэн үг юм. Бас нэг нь арьсанд ус төрөгчийг шингээх гэдэг утгаараа ус төрөгчтэй ваана маань хамгийн үр дүн сайтай биеинд тэр чигээрээ шингэж ерөнхийдөө 10 минут орчимд нэвтэрч бие бүхэлдээ ус төрөгчөөр дүүрдэг. Эрүүл мэнд гоо сайхны эцсийн зэвсэг нь ус төрөгч. Одоо гоо сайхны ертөнцид маш ихээр хүч авч байгаа зүйл бол гар цаагүй ус төрөгч. Яг одоо эрүүл гоо сайхныг олох амжилт ололтын зүйл. Мөн түүнчлэн эхлээд бол эрүүл мэнд өвчлөлт зэрэг зориулж ус төрөгчийн ач холбогдлын тухай судалж байсан боловч тэрний дараа аажмаар арьсны асуудалд ч сайн гэдгийг мэдсэн. Арьсны асуудалд ус төрөгч сайн гэж юу? Яхарахгүй сэвх нөсөө толб зэрэг нь арьсны хар толбонд эсэлдэлт шалтгаан болдог гэж яригддаг. Ус төрөгчдөө ямар нэгэн зүйл холилдох юм бол сэвх гэх мэт ямар нэгэн үр дагавар байна уу гэж бодогдохоор. Дэлхийд даяар байдаг нууранд ус төрөгч маш ихээр агуулгадаг гэдгийг саяхнаас судалгаан дээр мэдж авлаа. Сүүлийн үед Ичиро зэрэг шилдэг тамирчин болон маш олон од хүмүүс ууж байна. Үүн дээр ус төрөгчийг эмчилгээнд эмнэлэг хүртэл ашиглаж байна. Ус төрөгчийн давуу тал бол бие организм цугларсан хорт бодисуудын нэгдлийг задлж микро төвшөнд эрүүлжүүлнэ, өрөвсөл дарж аллергийн эсрэг үйлчилдэг. Энэ 3 онцлог тааруулсан эмчилгээ явагдаж байгаа. Тэр эмчилгээг бидэнд сонирхуулбал жишээ нь усанд ус төрөгчийг хайлуулсан дусал юм. Судасныхаа туурал зүрхний шигдээс, цус харвалт, Паркинсны өвчин, үе мөчний өвчин, арьс хуур ашиж харшлах, чихрийн шижин, шар зэрэг өвчин ч гэсэн сайн гэдгийг мэдсэн. Үннийг хэлэхэд манай эмнэлэгч гэсэн эмчилгээ хийлгээ сайжирсан хүмүүс байна. Цаашдаа ус төрөгч болон эрүүл мэндийн хамаарал яах вэ гэж асуувал дүгнэлтээс үзэхэд бүх өвчинд сайн гэдгийг мэдэж авсан юм. Ашиг тустай, гаж нөлөө гэж огтхонч байхгүй. Тийм учраас цаашдаа их хөгжиж, эмчилгээ хийгдэж, урьдчилан сэргийлэх вакцин зэргээр дэлгэрэх болов уу гэж бодож байна.